Мэдээ үзэж хахад гадаадын хөрөнгө оруулагчид болон гадны иргэдийн эд хөрөнгийг айлган сүрдүүлж авах, заллим эхэлж авах, дээрэмдэж авах, за хүч хэрглэж авах гэх мэтлэнгийн хэрэгүүд маш ихээр гарч байна. За энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос айж дөрвөх, за оруулсан хөрөнгө оруулалтаа татах үндсэн хүчин зүйл байхгүй юу. Тухайлбал гэмт бүлэглэл байгуулж, зэвсэг хэрэглэж, эд хөрөнгийн дээрэмдэх, за булаах, за компани эрхийг шилжүүлэх, хуурамч хүч баримтан дээр гар үсэг зуруулах, за орон байранд нь нэвтэлж зодох гэх мэтлэнгийн маш олон гэмтргүүд бол гарч байна. Тэр битгий хэлэл Монгол Улсын засгийн газартаа байгуулсан гадаадын иргэнийг концессийн гэрээнээс татгалзах шаардлагыг тавьж хүч хэрэглэж, зодож, за мөн хуурамч хүч баримтанд зуруулж, эд хөрөнгөө шилжүүлжихийг шаардах гэмтргүүд гарч байна шүү дээ. Миний яриад байгаа энэ бүх хэрэгүүд бүгдээрээ шүүх шилжиж шийдвэрлэгдсэн хэрэгүүд байхгүй. Инхээр бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчноо сайжруулахгүй бол хөрөнгө оруулагчид Монголд бол орж ирэхгүй. Орж ирэхгүй байна гэдэг чинь Монгол улс хөгжихгүй л гэсэн үг байхгүй юу?